Бүгдд нь энэ өдрийн мэнд. Энэ удаагийн бичлэгээр One Piece-ийн гол дүр болох Дэрсэн малгайт далайн дэрэмчдийн нууцуудын талаар ярилцуулно. Бидний мэдхээр Дэрсэн малгайт далайн дэрэмчдийн зарим гишүүд Дэрсэн малгайт далайн дэрэмчдийн багаас өөрийн нууцаасаа болж урж эсвэл гарч дараа нь эргэж ирдэг. Тэгэхээр юуны төрөнд Нами. Намигийн хувьд 8 дугаар ангиас эхлэн Дэрсэн малгайтны 3 дахь гишүүн болдог. Хэсэг хамт байсны дараа өөрийн арал дээрээ хөргүүлэн Люфигээс уран Арлонг далайн дэрэмчд рүү очдог. Гэхдээ өөрт нь хэцүү байгаагаа Люфи тэлэн Арлонгийг дийлж Нами эргээд Люфитэй нэгддэг. Энэ бол хамгийн анхны даалдах нууц. Робины талаар бид анх Water 7 гэх аркаас Робин ямар нэг зүйл нуугаад байгааг мөн Water 7-д ирэхээс өмнө Адмирал Аокичигийн хэлсэн үгсээс Робины бүх нууц эхэлдэг. Хамгийн анх Арабастад материйн доор зүтгэх нэрийдлэр өөрийгөө нуун дарагдуулж мөн гол зорилго болох Понеглифыг унших гэх мэт далд санаатай явсан Робин матер дийлдсэний дараа Люфигийн багт өөрийн дураар ордог. Орохдоо чи миний гэрийг болон миний боссыг сөөрүүлсэн. Тиймээс надад өөр байх газар байхгүй. Тэгээд л би танаа өлөгт суусан. Хариугаа төл гих маягийн юм ярьж Дэрсэн малгайтны нэг болдог. Хамтдаа нэлийн хол замыг туулсан ч засгийн газарт дарамтлуулж байсныгаа энэс лоббид илчилдэг. Ийхүү Дэрсэн малгайтнуудын хамгийн том нууц задардаг. Санжи. Саяхан Билон арал дээр Санжигийн хамгийн том нууц илэрдэг. Тэр нь Санжигийн зарлах хуудсан дээр түүнийг зөвхөн амьдарна гэсэн байдаг. Үүнээс эхлэн Санжи нэг зүйлийг ойлгон зоо арал дээр байхдаа Дэрсэн малгайтнуудаас уран Бэжтэй хамт явдаг. Учир нь гэвэл Санжигийн бүх хайрладаг хүмүүсийг Санжигийн аав болох Уинсмок Жааж тэднийг алах болно гэж сүрдүүлснээс болсон. Люфитэй өөрийнхөө жүжиглэлтийг баталгаажуулах гэж мөн өөрөөсөө өөр хэнийг ч гэмтээхгүй тулд тулалдан Люфигийн нэг шүдийг сугартал зоддог. Гэхдээ энэ бүхний эцэст Санжи эргээд багтаа ирдэг. Франки. Миний хувьд Франки маш том нэг нууцтай. Учир нь тэр бидний мэдэх хоёр сайборг хүний нэг нь. Мөн Вегапанктай холбоотой байх магадaltaй ганц мэдэгдэж буй хүн. Анх Франки галт хэрэг зөксөх гэж оролдох үед юу болсон нь одоо хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа нь Франки удахгүй өөрийн хэрэгээ шийдэхээр Дэрсэн малгайтын далайн дэрэмчдээс гарч магадгүй. Брук. Бид Брукийн талаар бараг л ямар ч мэдлэггүй байгаа. Ер нь бол хамгийн хурдан Дэрсэн малгайтан болсон. Мөн хамгийн хөгшин. 2 үе өнгөрөөсөн. Тэгэж болоогүй. Түүний талаар бидний мэдэх зүйл бол зөвхөн Лабун бас хөгжимчин. Ирээдүйд бас нэгэн нууцад илгэхийг үгүйсэхгүй. Chopper. Миний бодлоор нууц байх боломж нь хамгийн бага гишүүн бол Chopper. Яагаад ч юм түүнд нуугаад байх том нууц барагтаал байхгүй байх. Эсвэл түүний эзэн жимс ирээдүйд маш хүчтэй. Эсвэл домогч жимс болон хувирагч магадaltaй. Гэхдээ энэ тамааг маш бага биелэх хувьтай. Спойлертай мэдээ. Зоро. Хамгийн анхны гишүүн. Дэрсэн малгайтнуудын хамгийн хүчрхэг гишүүн. Маш олон таамаг гаргачид түүнийг эцгийн талаар таамагсан байдаг. Тэрхүү таамаг нь Зоро бол One улсын нэг агуу самурайгийн хүүхэд гэдэг. Бодоод байхад Зорогийн талаар бас нэг их зүйлч мэддэг бололтой. Түүний ээж аав гэх мэт ер нь мэддэг зүйл бол түүний бага наснаас л бага сах зүйл. Одоогийн байдлаар Зоро Wano арал дээр байгаа. Мөн тун удахгүй Зорогийн том нууц задарч нэгэн том өвмөн болж магадгүй. Эцэгхийн талаар ярьсных нэгэн сонирхолтой баримт хэлэхэд One Piece ертөнцид ээж болон эцэгхийн зохиол дээр нэг л дутагдaltaй байдаг. Учир нь гэвэл Люфигийн ээж нь мэдэгдэхгүй байгаа. Мөн Зорогийн ээж аав нь мэдэгдэхгүй. Нами ч мөн адил. Усопийн ээж нь өвчнөр өгсөн. Аав нь Ясоп. Гэхдээ аавтайгаа ямар холбоотойг бас мэдэхгүй. Санжигийн ээж нь бас л өвчнөр өгсөн. Гэхдээ аав нь хордуулсан ч гэсэн өвчнөр өгсөн. Chopper-ийн ээж аав гэж хүн байгаа болов. Франкигийн ээж аав гэж бас мэдэхгүй. Робин. Аав нь бас мэдэгдэхгүй. Брук их ч өгсөн л бахтай. Подкастыг рүүж болох Эсийн ээж мөн л өгсөн.
Ер нь гэ бодвол ер нь ээж нар амьд байх магадлал нэлээд бага байх шүү. Эргээд бичлэг рүү орцгоё. Дараагийн хүн бол Усоп. Ясоп гих Шанксын багийн агуу мэрэгэн будагчийн хүүхэд аавынхан шагнал мөн аавынхан талаар тийм ч ихийг мэдээд байдаггүй. Тийм ч гэсэн Усоп том нус байна гэдэг юу л бол. Люфи. Люфигийн ээжийн талаар маш олон хүн асуусан. Тийм учраас энэхүү бичлэгэн дээрээ Люфигийн ээжийн талаар илүү дэлгэрэнгүй ярья гэж хэллээ. Люфигийн ээжийн талаар одоогор ямар ч үнэн зөв мэдээлэл байхгүй. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол. Учир нь нэлээд өмнө Одоогоос нэгэн ярьцлаган дээр та Люфигийн эцэг эхийг зурх уу гэж асуухад Одо эцэг их үү гэж энийгээд удахгүй харах болно гэж хэлсэн байдаг. Энийг ихэнх хүмүүс Люфигийн ээжийг зурнаа гэд ойлгоод яваад байсан. Гэхдээ тэр ярьцлаганы дараахан Монкидэд Драгон буюу Люфигийн төрсөн аавын дүр ил болдог. Люфигийн ээжийн хувьд маш олон тамга байдаг. Нэгт Люфигийн ээж бол Макино, баарын эзэн. Макино Люфиг өсгөөгүй ч Люфи туйлын хайртай. Мөн Люфид дандаа хувцас гих мэтийг авчирч өгдөг. Хоолч хүртэл хамгийн бага магадaltaй таамаг нь энэ байлаа. Хоёрт түүнийг хусгалчдын армийн нэг гишүүн хэмээн ярилцдаг. Маринфортын дайны дараахан Драгоны гардаг хэсэг дээр нэгэн шилтэй хүн ардан зогсож байдаг. Тэр бол Люфигийн ээж мөн гэж маш олон фэнүүд хэлдэг. Гэхдээ хэрвээ тийм бол Иванков аль хэдийнэ үүнийг санаад эсвэл ойлгоход ямар нэгэн зүйл амнаасаа унгаачмаар л юм да. 3. Түүнийг Тэнгэрийн луу гэлцдэг. Тэнгэрийн луу дундаа хамгийн том эрх мэдэлтэнч байж магадгүй. Яагаад ингэж үздэг вэ гэвэл бас л нэгэн маш том нууц бүтээх гэж, мөн маш том дайныг илүү өрнөлттэй, илүү утгатай болгох гэж тэр баг. Ээж нь хүүгийнхээ эсрэг үзэх болов эсвэл нэгдэх юм болов. Гэхдээ Люфи ч аавтайгаа мэдээд гайхдаг хүн ээжтэйгээ мэдээд бүрч гайхах бах та. 4. Одо Люфигийн ээж амьд шүү. Тэр хүн буржирд үстэй, үнэхээр ширүүн харцтай, хатуу чанга, мөн нэг сайн ээж биш гэж хэлдэг. Энэхүү үгээрээ Одо маш олон фэнүүд түүний ээжийг Хүсэн гих таамгийг үгүйсгэж гэж байгаа. За энэ чихв. Зоо арал дээр Инураши Грандланы төгсгөлд нэгэн арал бий. Энэ арал бол рафтл биш, өөр нэгэн нууц арал гэж хэлдэг. Энэ арал дээр бүхий л нууц хадгалагдаж байгаа. Мөн Драгон энэ арал дээр оцсныхаа дараа хувьсгалж болон өөрчлөгдсөн байх. Мөн энэхүү арал дээр Люфигийн ээжтэй уулзсан Драгоны ойлгохгүй байгаа тэр зүйлс Люфигийн ээж туслан тэр хоёр дотносож улмаар гэрэлсэн. Люфигийн ээж Ди огтны нэг гарцаагүй мөн гэж ярьдаг. Учир нь Голд Ди Рожер буюу далайн дээрэмчдийн хаан Порткас Ди Рүүж буюу бас Ди огтны үдийг гэрэлдэг. Тэгвэл Люфи яаж яваад Гарптер очсон бэ? Люфигийн ээж тэр арлаа орхилгүй тэндэ үлдсэн. Учир нь тэр арал хитрхи их нууц агуулж байгаад бол маш хүчтэй хүмүүс л тэр арал дээр ирж чадна гэдгийг ухааран Люфигийн ирээдүйг бодон Драгонд өгөж явуулдаг. Харин Драгон яагаад ч юм Люфиг шууд Гарп таяад л явчихсан баг.